Дархан хотноо хэрэгжиж буй Crystal Residence төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Prodigy харилцагтай хувьцат компани хамт олноос ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий уриалгыг дэвшүүлж хичээлийн шинжилгээг тохиолдуулан Дархан сумын ерөнхий боловсролын 4-р сургуульд орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий 20 ширхэг иж бүрэн компьютерийг хүлээлгэн өглөө. 4-р сургуульд Дархан сумын 2-3 дугаар багийн 1300 гаруй хүүхдүүд хамран суралцдаг. Тус сургуулийн мэдээлэл зүйн кабинет 10 гаруй жил ашиглаж буй зөөврийн 10, суурин 10 компьютертэй. Тэдгээр нь ашиглалтын шаардлага хангаа болсон. Шинэ компьютертэй болсноор сурагчид орчин үеийн технологийн орчинд суралцах, дижитал боловсрол эзэмших боломж нэмэгдэж байна. Тэгээ манай компанийн хувьд боловсрол хүүхдүүдийн мэдлэгт хөрөнгө оруулах бүхэл төслүүд дээр аль болох чадлаараа хамтарч ажиллахыг урдаад зорилго болгон ажиллаж байгаа. За тэгээд өнөөдөр бид бүхэн манай төслийн хамт олон нийтдээ 4-р сургуульд 20 ширхэг гэж бүрэн компьютер буюу 20 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх юм хөрөнгө оруулалтыг хийж байна. За энэ маань болохоор ирээдүйд хүүхдүүдэд илүү дижитал 900-д бид нэр ажиллаж, хөдөлмөрлөж амьдарч байгаа. Тэгэхээр боловсролтой илүү ойртож хөл нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг боловсролд хөрөнгө оруулсан бүхий л зүйлүүд дээр хувь болон төрийн байгууллагууд маань хамтарч ажиллаж, за тэгээд илүү яг нийгмийнхаа сайн сайхны төлөө уриалгатай, санаачлагтай ажилласаа гэж маш их хүсэж байна. Энэ хичээлийн шинжилгээ нээлтэн дээр бас нэгэн биелэгтэй ирсэн 2012 оны Монгол Улсын шилдэг хүүхдээр төгссөн Дархан аймгийн төгсөгч маань ажил амьдралын гарааг эхлүүлээд мөн Дархан хотод хэрэгжүүлж байгаа төслийнхөө хүрээнд Дархан аймгийн хүүхэд залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх юм хүсэл тавьсны үндсэн дээр Дархан аймгийн 4-р сургууль дээр компьютерийн иж бүрэн танхимыг тохижуулж өгөхөөр өнөөдөр бас шийдвэрлэж энэ шийдвэрийн дагуу компьютерээ хүлээлгэж өгсөн сайхан ийм үйл явдал тохиогдож байна. За тэгэхээр нийт Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар хотын болон бусад аймаг хотын Дархан аймгийн аж ахуй нэгж байгууллага компаниудаа хандаж уриалгахад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийхийг нийт байгууллага иргэд аж ахуй нэгж байгууллагатаа уриалж байна. За энэхүү оюуны хөрөнгө оруулалт та бүхний ирээдүйн Монгол Улсын Дархан хотын хөгжилд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт болно гэдгийг бас энэ дэшрэмд дуулахад таатай байна. Нэгдүгээрт хүүхэд гэсэн аймгийн нэгдсэн бодлого уриалгыг дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж буй Prodigy харилцагтай хувьцат компани хамт олондоо нийт хүүхдүүдийн өмнөөс талархснаа илэрхийлье.